2 жилийн өмнө Дүнжин гарын уулзуур орчимд гарсан ослын хэрэг мөрдөн байцаалт дээрээ гацжээ. Цахилгаан хязгаарлалтын улмаас аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж байна. Манай улсын 47 иргэн хар тамхины хэрэгээр гадны улсад ялагдж байна. Америк нэгдсэн улсын санаачилсан инх тайвны зөвлөлд Монгол улс нэгджээ. Оройн төрөг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Одоогоос яг 2 жилийн өмнө Дүнжин гарын уулзуурт дэлбэрэлт болж гэмзэмгүй 7 иргэний амнаас өргөцсөн. Осол болсноос хойш 735 өдөр өнгөрсөн ч хэргийн үйл явц мөрдөн байцаалтын шатан дээр гацжээ. Ялангуяа амнаасаа алдсан энгийн 4 иргэнийг төр засаг, цагдаа, шүүхийн байгууллагч марцсан тухай ар гэрийнхэн нь мэдээлэл өглөө. Удаа дараа төрийн өндөрлгүүдэд хандсан ч хүлээж авахаас татгалцсан. Хэргийн талаар холбогдох байгууллагаас асууж тодруулъя гэхээс өөр үл тоосоор өнөөдөр хүрсэн гэлээ. Өнөөдөр бол 1-р сарын 23. Нийслэлчүүдийн хувьд түүхэнд хар мөрөө үлдээсэн өдрөө. Яг 2 жилийн өмнө буюу 2024 оны 23-наас 24-нд шилжигшүүн хотын төвийн улаан зам дээр газ ачсан автомашин дэлбэрч нийтээрээ түгшсэн шөнийг үдэж байлаа. Энэ өдрөөс хойш ажилдаа явж чад ирэх гэсэн онцгойгийн 3 албаа хаагч маар өнгөрч явсан 4 иргэн дахиж хизээж ирсэнгүй. Ослын улмаас орох оронгүй болсон 64 айл үрхийн орон сууцны асуудлыг нийслэлээс шийдэж өгсөн ч хүний амь насыг үнгүйцэн үү гэдэг асуултад хариулт алга гэлээ. Тухайлбал иргэн Сарантуяагийн 18 настай хүү машинаа бариад явж байхдаа тухайн дэлбэрэлтийн үед нас барсан. Дэлбэрэлт болсон зам хэтэрхий давчуу байсан учраас дэлбэрэлтээс амь насаа хамгаалах боломж байгаагүй. Гэтэл хүний амь нас эрсдэлээс сэргийлж биш эрсдэл гарсны дараа арга хэмжээ авч байна гэлээ. Хүмүүс энэ хорвоогоос цаг бусаар дахин эргэж ирэхээргүйгээр хагцсан одсон явдал Монгол улсын төр буюу засгийн газар шууд буруутай гэж би үзэж байгаа. Учир нь автомобилийн тухай хууль холбогдож бусад хууль дүрм түүн заагдсан норм норматив стандарт зэргийг засгийн газар батлан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хяналт тавина гэж хуульчлан заасан байдаг. Тэгэхээр одоо өнөөдөр тэр Дүнжин гарын тэр уулзуур дээр болсон тэр Дүнжин гарын зам өнөөдөр засагдсан байгаа нь төр өнөөдөр бидний буруу гэсэн үзнээс тэр замыг зассан байгаа биз. Тэр зам тийм байгаагүй бол өнөөдөр яг энэ байснараа байсан бол энэ осол гарах байсан уу? За тэгээд тэнд гамшигын хэмжээний асуудал болсноос болж маань болохоор 1 сарын 24-ний шөнө төлөнхийн төвд хүрэгдээд шархаад авахгүйгээр 2024 оны 2 сарын 7-ны өдөр бурхан болсон байдаг. За 80% төлөвлөлттэй 5 дугаар зэрэгтэй тэр хар дарсан өдрөөс хойш 2 жил болж байна. Энэ хугацаанд хэн нэгэн бид хэдээс өөрчлөх гуйгаагүй. Магадгүй тэнд миний аав хэн нэгний хайртай аав, хэн нэгний хайртай хэн, хэн нэгний хайртай хүүхэд явж байсан гэдгийг Монгол улс мартсан байхаа. Тийм иргэнтэй байсан гэдгээс бүр мартсан. Амнасаа алдсан иргэдийн ар гэрийнхэн осол болсноос хойш удаа дараа холбогдох эрх баригчид албан тушаалтнуудтай уулзах хүсэлт гаргасан ч тоож байгаагүй гэлээ. Хамгийн сүүлийн байдлаар ерөнхий сайд Зандан шатарт 2025 оны 11-р сард уулзах хүсэлт илгээсэн. Харин энэ оны 1-р сард уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Би бол энэ Дүнжин гарын уулзалт асаа ослоор нөхрөө алдсан 3 хүүхдээ хаана. Яагаад энэ улсад ийм гамшиг болчиход тахад хүний амь өнгөдөд хүний эрүүл мэндээр хогцсон хэдэн хүмүүс ингэ яваад байгаа юм. Ер нь бол жирийн иргэдэд түр ийм л үйлчлэгээ үзүүлдэг. Жишээ нь тухайн үед манай хүн суудлын тэрэгтэйг явж байгаа суудлын тэргийг шатаацсан. Одоо тэгээ суудлын тэрэгнийхээ татварыг төлгээд байгаа хгүй юу? Тэр чинь 24 оны 1 сард шатцсан машин шүү дээ. Яагаад би тэр зам дээр явгууд бүрэн шатцсан тэр цагдаагийн тэр агуулхад байгаа тэр шатцсан машины төлөө би татвар төлөх ёстой. Дүнжин гарын худалдааны төвийн уулзурт болсон дэлбэрэлт болж өнгөрснөөс хойш 725 хоног болсон байхад тухайн хэргийг одоо хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна. Тиймээс өнөөдөр дахин ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай уулзах хүсэлтэд хүргүүлэхээс гадна төв талбайд 18 цагаас зул өргөх ёслол хийнэ гэлээ. Цаашлаад суултч зарлаж магадгүй тэмцэж болох бүхий л боломжоор тэмцэн гэдгээ илэрхийлсэн юм а. Гэрэлгүй, дулаангүй, харанхуй
Хүүтэн энэ өдрүүд жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамгийн ихээр туйлдуулж байна. Тог тасарлал бол үйлдвэрлэл зогсно, үйлдвэрлэл зогсчихвол орлого байхгүй. Яг энэ нөхцөл байдал дахиад хэд хоног л үргэлжилэхэд бичил бизнес эрхлэгчид ашиг олох биш, алдагдал хүлээж банкнаас авсан зээлийн хүртэл төлж чадахгүйд хүрхээр байна гэлээ. Бидний ирч сулрах хүртэл цахилгааны хязгаарлалт үргэлжлэнэ гэдгийг албаныхан шууд биш 20 утгаар хэлсэн. За гэхдээ тэр хүртэл жижиг дунд бизнес эрхлэгчид хэсэж үлдэхэд тун бэрх байна. Учир нь төр өдөрт 2 ч удаа тог тасалж байна. За нэг таслахдаа 2 цаг гаруй цахилгаан хязгаарлаж байна. За ийм нөхцөлд үйлдвэрийн ажил урагшлахгүй байгааг Повгор хүү хүнсний үйлдвэрийн захирал ярьлаа. За тэрээр тогны хязгаарлалтаас болж үйлдвэрийн ажилчдаа шөнөөр ажиллуулахад хүрчээ. Хэдийн ажилчдын нь хийж байгаа ажил нь адилхан ч за ажиллаж байгаа цаг нь уртсаж байгаа учраас энэ чинээгээр ажил олгогчид цалингийн зардал нэмэгдэж байгаа гэлээ. За энэ мэтчлэн Батболд цахилгааны хязгаарлалтаас болж өдөрт дор хаяж 3.3 сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэлээ. Одоо үйл ажиллагаа доголдохоос илүү нөгөө нэг компанид алдагдал гэж зүйл амар их болчиход байгаа байхгүй. Одоо энэ жишээлбэл юу яадаг? Одоо энэ ажилчид шүн ажиллаж байгаа ажилчид өдөржингөө ингээд ажилласан ажилчид шүнжингөө ажиллахдаа хөдөлгөөн нь удаашрдаг. Хөдөлгөөн нь удаашрах тусам тэр тоног төхөөрөмжүүд одоо жишээлбэл за нэг 4 цаг ажиллах хэвээр тоног төхөөрөмж цаашаа сунаад 6 цаг 7 цаг ажиллах тийм ээ. Тэнгууд энэ 380 тоног төхөөрөмжүүд чинь надаас бас 1 минут секундээр мөнгө аваад байгаа байхгүй. За тэр мэрийгээ ингээд нарийн тооцох юм бол бараг 3 сая 300 авчихсан болно. Тий. Ер нь тэгээ тийм л алдагдал хүлээж штэ 3 сая 300 гэх. Үндсэндээ эрчим хүчний салбарыг ийм байдалд хүргэсэн улс төрчдийн алдаатай бодлогын үр дүн нь өнөөдөр иргэдэд ингэж охирол учруулж байна. За бас нэг жишээ татъя. Тог гинэт тасарснаас олж 8 нэрийн хүнсний дэлгүүрийн касси машиныг шатсан тухай будалтай эрхлэгч ярьж байна. Хэрв албаныхан тогоо таслана гэсэн цагтаа хуваарийнхан дагуу тасалсан бол ийм зүйл болохгүй байсныг хэлж байлаа. За үүнээс нь олж цахилгаан хэрэгсэлний шатаж байгаа тохиолдолд харин тойронд нь цөөнгөө гарч байгаа гэлээ. Касси машин байна тийм. Касси машин эднэр чинь олон удаагийн давтамжтай одоо ингээд тогногд таслаад ингэж явж байгаа юм бол бидний касси машин шатах тохиолдлууд айгүйх гарч байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл манайх ингээд саяхан ч гэсэн ингээд нэг тэгж байгаа. Тэгэнгүүт сая дахиад бас ингээд камерын дэлгэцсэн хүртэл ингээд шатчихж байгаа. Тог шууд гинт тасарснаас болж байгаа байхгүй юу. Гинт тасарч гинт ирэх тодорхой яг энэ хугацаанд тасарнаа. Тэдээс хэдэн цагийн хооронд тасарнаа гэж хэлээд тэр цагтаа хэрвээ ирдэг, тасардаг гэх юм бол бид нар бас тодорхой хэмжээний бас нэг хариуцлагатай тэр үйлдэлээ хийгээд явна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг тийм байдал бол ерөөсөө үүсэхгүй байна. Тийм байдал ерөөсөө гарахгүй байна. Салбарын сайд Жожил сүрэн тогны хязгаарлалт хийхгүй байхыг хичээе гэж хэлснээс нь хойш цахилгааны хязгаарлалт үргэлжилсэн юм байна. Албаныхны зүгээс хязгаарлалт үргэлжлэх хугацаа 1 цаг гаруй гихч за бодит байдал дээр 2 цаг гаруй үргэлжиж байгааг их сурвалжууд хэлж байлаа. Энэ байдлаараа хязгаарлалт хийсээр байвал эрчим хүчний салбарыг сэхэнд оруулахад хүргэсэн бодлого боловсруулагчдын алдааг энгийн эргэд үүрч за хөрөнгөөрөө хохирч бизнес эрхлэгчдийн ашигт ажиллагаа алдагдах нь. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. 2023 онд Монгол залуусын дунд хийсэн сэтгэл зүйн судалгаагаар 15-аас 19 болон 20-аас 24 насны хүн амын 91.4% нь сэтгэл готролтой, сэтгэл готрол айдас эсвэл түүнээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийн шалтгаант үйл ажиллагааны хязгаарлалт их хувьтай гарчээ. Үүнээс улбалан Монгол залуусын дундах амиа хорлолтын хувь хүн амтай харьцуулахад дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа нь аюулын харанга дэлдэж буй мэдээ юм а. Харин энэ хандлагыг өөрчлөх, амьдрах урам зориг сэргээх нийгмийн шинжтэй компанид ажил зайлшгүй өгүүлэгдэж байна.
Монгол улсад 100 мянган хүн тутамд 28.1 хүн амиа хорлдог гэсэн урьдчилсан судалгаа байна. Амиа хорлтын тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 15-аас 19, 20-с 24 насныханд хэрэгүүлж байна. 15-аас 19 насныхны нас баралтын 23.6%, 20-с 24 насныхны нас баралтын 27.4%, 25-аас 29 насныхны нас баралтын 20.6%-ыг амиа хорлт эзэлж байна. Энэхүү эмгэнэл тоон үзүүлэлтийн шалтгаанд нөхцөлийг Монгол залуусын ирээдүйдээ итгэх итгэлтэй холбон тайлбарлах нь үр дүнтэй юм а. 2025-нд хийсэн Монгол улсын нийгмийн үеийн судалгааны дүнгээс харахад залуусын ирээдүйдээ итгэх итгэл сүүлийн 5 жилд 14.8%-аар буурчээ. Тэгвэл ийм хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарсан бүгд найрамдах Турк улсад 1990-ад оны сүүлж 2000-ад оны ихэнх үед залуусынхын дунд амиа хорлтын түвшин мэдэгдэхгүй зөсөх үед хаяатай дутан буюу орчуулбал амьдралд хоргод гэх ураа үгийг боловсруулж нийгмийн аян болгон давлгаалснаар амиа хорлтын үзүүлэлт багасч эерэг өөрчлөлт авчирсан гэдэг сайн туршлага бий. Гадаад руу л явъя гэсэн зорилготойгоо. Угаасаа Монгол их сургууль төгссөн ч гэсэн яг тэр мэрэгчлэр бол ажиллаж чадахгүй байх. Тэгээд хичнээн сайхан диплом авсан ч гэсэндээ Монголын хувьд бол яг тэр мэрэгчлэрээ ажиллах гэдэг бол айгүй хэцүү л байна. Тийм болохоор гадаад л явъя гэж бодож байгаа. Тийм цалин ус айгүй их бага байгаа. Тэгээд ажлын байрч олдохгүй, ажлынхаа байранд гарсан ч гэсэн айгүй бага цалинтай ажиллах болохоор нэг тийм амар Монгол сурах хүсэхгүй байгаа. Хорлсон цөөхөн болохоос шиг хорлоо гэж бодож байгаа нь бол олон л байгаа л та. Гэтэ яг нэг тухайн хамгийн хүнд асуудалтай байгаа үе дээр л сэтгэл зүгөө удирдаад гарч байгаа болохоос ш юу ихэнхдээ ингээл бас ингээд амьдрах утга учиргүй ч юм уу ингээл амар дарамттай юу амьдарч байгаа шүү дээ. Амиа хорлтын талаар гэх юм бол сэтгэлийн хаттай л байх хэрэгтэй гэж бодож байна. Юмн дээр унаад яж болохгүй шүү дээ. Цаашаа ингээм амьдрал үргэлжлэлтний юм ингээд дуусгараад дуусна л гэж бодож байна. Дунд болон ахмад наснуудын зүгээс жинзээ үеийнхнийг хэтэрхий сулбгар өөртөө итгэлгүй, эрч хүчгүй, эмо зэргээр шөмжлөх нь бий. Эцэг эхчүүд, ах эгч нар, багш нар, ажил олгогчдын зүгээс гаргаж буй энэ хандлага залуу үеэ хурцлага бус улмал нийгмийн идэвхгүй дорой болгож байгааг хаана ухаарах үнэлэлт дүгнэлтийг цагуулжээ. Эерэг өөрчлөлт авчрах энгийн алхмыг магадгүй Туркийн жишээн дээр тулгуурлан хийж яагаад болохгүй гэж. Хичээлхийн хажуугаар цагийн ажил хийж хэрэглээнийхээ зардлыг олох гэж хичээж байгаа оюутнуудаас хүртэл төр нийгмийн даатгалын шимтгэл суудгаж байна. Энэ нь хөдөлмөрийн харилцаанд дөнгөж хөл тавьж байгаа тэдэнд санхүүгийн хувьд хүн дээр тусдаг байна. Хамгийн гол нь 100 эсвэл өвлийн амралтаараа төр хугацаанд ажил хийж байгаа оюутнууд эргээд хичээл нормогц ажлаасаа гардаг. За энэ үед нийгмийн даатгалын шимтгэл нь тасарна. Үндсэндээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь оюутнуудад ямар ч ач холбогдолгүй энэ дээр ажил олгогчдын татварын дарамтыг нэмж байгаа гэж их сурвалжууд ярьлаа. Оюутнуудын хамгийн их цагийн ажил хийдэг газруудын нэг нь ресторан. За нэг жишээ татахад Нью-Йорк Empire рестораны нийт ажиллах хүчний талаас илүү хувийг оюутнууд өртүүлж байна. За оюутнуудын хувьд цалингаас нийгмийн даатгалын шимтгээс суудгуулах хүсэлгүй байгаагаа ажил олгогчдоо илэрхийлдэг байна. За гэтэл хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажил олгогч тал төлөхөөс өөр аргагүй. За энд цагийн ажил хийж байгаа оюутнуудыг дэмжсэн эрх зүйн орчин шаардлагатай байгааг их сурвалжууд хэлж байлаа. Төрхөн хугацаанд ажил хийгээд жил нараад хичээлд явчих штеп. Тэнгүүд нөгөө 3 сар төлсөн одоо нийгмийн даатгалын шимтгэл нь огт ямар ч хүчингүй олчин тасарчж байгаа учраас тий. Тэгэхээр эргээд энэ нь байгууллагадаа ч ямар ч үр ашиггүй, тухайн ажилласан ажилтнаа ч хувь хүндээ ч ямар ч үр ашиггүй. Тэгэхээр яалтчгүй бид нэр цагийн ажилтнуудаар одоо байгууллагын ажилтнуудаа 50% бүрдүүлж байгаа нөхцөлд ялангуяа манай салбарын онцлог тохируулсан тийм ээ зөв одоо гаргалгаа гаргасан хуулиудыг одоо хэрэгжүүлж боловсруулах нь чухал юм байна. Ажиллах одоо залуучууд маань цөөрөд байгаагийн хэрээр ажиллаж байгаа залуучууд маань тэднийг дэмжиж өгөхгүй бол гэдэг дээр энэ асуудлаас гарч ирдэг байхгүй. Одоо бага хэмжээний цалин авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэндээс нь ингээд хэдэн хувийг ингээд суудгаж байгааг нь хараад тэгээд ер нь бол нэлийн зохилтонд ордог. Сурч боловсрохын хажуугаар нэмэлт орлого болохоор ажиллаж байгаа оюутнуудыг 10-20 жил ажиллажсэн хүнтэй адилтгаж татвар нийгмийн даатгалын шимтгэл суудах нь зохимжгүй гэдэгтээ Монголын үйлдвэрчний эмнэлгийн холбооч мөн санал нэгдэж байгаа юм а. За өмнө нь салбарын сайдаар ажиллаж байсан их хамгаалангийн хувьд ч оюутнууд болон ахмад наснуудаас нийгмийн даатгалын шимтгэл суудгадаггүй байх зохицуултыг тусгасан нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж дууссан тухайга зарлаж байсан. За гэсэн ч оюун эрдэнэ засгийн газар огцрогтой зэрэгцэн энэ
хуулийн төсөл сураг алдарсан. Харин одоо салбар хариуцаж байгаа АО Бакир сайд хизээ манлайлал үзүүлж нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барих бол гэж олон нийт төвчээр тасартал хүлээж байна. За ийхүү одоо байгаа хуулиудаа оновчилж боловсронгуй болгохоос гадна шинжилж отлогдсон хуулиудынхаа хэрэгжилтэд хяналт тавихгүй бол залуус цахилангаа авч чадахгүй байх тохиолдол одоо ч гарсаар байгаа гэлээ. Харин нэг байгууллагуудж одоо өөрсдөө 3 жил болж байгаа хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэхгүй те хөдөлмөрийн үйлчлэгийг бий болгоод идэг ялан мөнгө буруутгахгүй ч юм уу те эсвэл хөдөлмөрийн гэрээгээ бичгээр ч юм уу байгуулдаг юм уу эсвэл гэрээнд заасан эсвэл хөдөлмөрийн харилцааг тулгарч байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэдэггүй ч юм уу те одоо ийм тохиолдлын гомдлуудыг хвчлэн болвол цохилдог. Аливаа улсны олголттой холбоотой одоо зөрчлийн асуудлууд ч гэх юм уу те. За энэ дээр бол мэдээж хөдөлмөрийн тухай хуулийг шинжилсэн хариулга батлагдаад бас тодорхой хугацаа өнгөрцөн. Олон одоо хуулийн хэрэгжилтийг сайжруулах, энэ дээр одоо хэрэгжилтэн дээр хяналт тавих, зохицуулалт механизмуудыг одоо сайжруулах ийм асуудлууд бол байна. Аль ч албан байгууллага ажил хүчний эрэл хатаж байгаа энэ үед төр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих орон зай дутагдж байна. Ялангуяа хөдөлмөрийн зах зээл анхлан хөл тавьж байгаа оюутан залууст зориулсан төрийн бодлого үйлэгдэж байна. Жилд дунджаар 7,000 өсвөр насны охид жирэмсэлж байна. Энэ нь зөвхөн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очдог охидын тоо. Жил бүр нэмэгдэж байгаа энэ тоо ерөнхий боловсролын сургуулиудад ордог нөхөн үржихийн хичээл хангалтгүй байгааг харуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл 7 хоногт 1 удаа 40 минутаар ордог. Гэхдээ цаг аргацаах байдлаар хичээл суралцдаг гэдгийг сурагчид хэлж байна. Тэр бүхий л хувийн сургуулиуд бэлгийн боловсрол нөхөн үржихийн эрүүл мэндтэй холбоотой хичээлийг агуулгаасаа авч хайдаг болсон гэлээ. Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл 7 хоногт 1 удаа 40 минутаар ордог. За нэг цагч бүтэн ордоггүй энэ хичээлийг багш нарч хүүхдүүд ч анхаардаггүй. Аль аль нь ичид сандарч инээлдэж өнгөрөөдөг тухай хүүхдүүд хэлж байна. Багш нарын хувьд сурах бичиг уншуулад хуулж бичүүлэх байдлаар уйтгартай хичээл заадаг. Бүр зарим багш нар сайн дураараа 2-7 хоногт 1 удаа болгож өөрчилдөг. За зарим нь эрүүл мэндийн хичээлийн цагийг ангийн ажлын цаг болгож өөрчилдөг тухай сурагчид ярьж байна. Ордог гэсэндээ зарим үед нь одоо ангийн үйл ажиллагаа гэж цагийг авчдаг. Тэгээд ер нь бол хичээл нэгч үр дүнтэй бол байдаг. Хүүхдүүд тэгэл инээгээл ичдэг шүү дээ. Байн инээгээл. Тэс ордож эхлээд багшийн үгийг сонсохгүй инээгээл ичдэг. Нэг тийм минуттэй санагддаг шүү дээ. Эрүүл мэндийн хичээл 7 хоногт 1 цагаар ордог. Хүүхдүүд ер нь хөвслэн идэвхтэй оролцож чаддгүй. Багш нарын ч гэсэн яг хичээлээ хайлтныг уншуулчаад тэгэл гараа явцдаг. Ер нь баг ордгоо дээ хичээлээ. Ерөөсөө тийм юм хүм заадаггүй. Уулын заах хэвээр л ахтээ. Манай багш нар бол ерөөсөө зааж өгдөггүй. Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт бэлгийн боловсрол нөхөн үржихийн эрүүл мэндтэй холбоотой сэдвийг илүү олон цагаар сонирхолтой байдлаар заах нь зөв гэлээ. Үгүй юмаа гэхэд батлагдсан төлөвлөгөөний хуваарийн дагуу хичээлээ орж байгаа юу гэдэгт хяналт тавих хэрэгтэй байгааг боловсрол судлаачид хэлж байна. Мөн зарим хувийн сургуулиуд эрүүл мэндийн хичээлийг ор тас хасаж, оронд нь янз бүрийн дугуйлан нэмэлт хичээлээр хүүхдүүдийг шахдаг байна. Манайх харилцаа гэхээ хүн хоорондоо мэндэлж хүндлээд баярлж талархахыг харилцаа гэж ойлгоод байдаг хгүй. Үгүй шүү дээ. Хүний харилцаа гэдэг юм чинь одоо найзлах, үерхэх, хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаа гэдэг ийм олон төрлийн харилцаанд хүн насан хүрэхтэй оролцдог. Одоо тэр эрүүл мэндийн харилцаа уулын хичээлээр зааж байгаа бэлгийн боловсролын хичээлүүд ч үг нь энэ рүү ч эхлэх ёстой. Зөвхөн одоо жимстэй сонгоолох юм уу те? Яаж одоо бэлгэвч хэрэглэх вэ? Биш. Эцэг нь энийг ярихаас айчдаг учраас эцэг нь зарим нь бүр энийг заах ёсгүй гэж үздэг учраас хүүхдүүд нь өнөөдөр насан турсан амьдралд буюу эцэгээс хол амьдралд буюу өөр улс орнд амьдрах, өөр соёлын дунд очиж амьдрахад бэлэн болсаар ерөнхий боловсролын сургуулийг одоо төгсөж байна. Ялангуяа энэ дээр би бүр хувийн сургуулиудыг онцлон хэлмээр байна. Хувийн сургуулиуд бол сургалтын хөтөлбөрийг дураараа өөрчилдөг. Энд нь боловсролын амны зүгээс ямар ч хяналт байхгүй.
Тэгээд мэдээж хэрэг эрүүл мэндийн хичээлийн чанар сайн байх хэрэгтэй байна. Орж байгаа арга зүйн өөр шинэлэг байх хэрэгтэй байх нь. Энийг ерөөсөө тодорхой насанд хүрэхээр нь ярьж эхэлдэг биш, бүр багаас нь ярьдаг баймаар байна. Ялангуяа энэ бэлгийн боловсрол гэдэг чинь ерөөсөө бараг цэцэрлэгийн наснаас нь эхлээд байн хүний амьдралтай хамт энэ мэдлэг ойлголтууд явж явах хэрэгтэй байх нь. Өнгөрсөн жил манайхыг бэлгийн боловсролтой холбоотой нэг юм судалгаа хийж үзсэн чинь улсын сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол нь хувийн сургуультай харьцуулахад хамаагүй сайн байна. Өөрөөр хэлбэл хувийн сургуулиуд нөгөө янз бүрийн гадна дотны хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эрүүл мэндийн чиглэл ордоггүй. Эрүүл мэндтэй холбоотой ойлголт мэддэг нь хувийн сургуулиудын хүүхдүүд яг бага байна. Хурцгүй эрүүл мэндтэй холбоотой сэдв бол инээлдэд өнгөрөх эсвэл сурахчгээс хуулж бичээд орхих сэдв биш. Яагад гэвэл энэ талаарх ойлголт хүүхдийг хаанч очиж хинч болсон насан туршид нь дагаж явах сэдв. За гисэн ч багш сургууль эцэг их боловсролын яам гээд хаа ханаа хариуцлагагүй хандснаас болж дом төдий болжээ. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр энэ сэдвийг илүү нээлттэй ярих хэрэгтэй болсон гэдгийг боловсрол судлаач онцолж байлаа. Төрөлт биш юмаа гэхэд янз бүрийн бэлгийн замын халдвар төвчнөөс сэргийлэх анхан шатны мэдлэгийг энэ хичээлээс авах боломжтой. Залуусын хувьд өөрсдийн гэсэн орон сууцтай болно гэдэг холын мөрөөдөл болсон. Гэхдээ байдгаа шахаж байрны урьдчилгаатай болсон хосууд сарын цалингаараа байрны зээлээ төлнө гэдэг бүрч асуудал болжээ. Тухайлбал Отгон сүхийх 2023 онд 160 сая төгрөгийн үнэтэй 2 өрөө байр банкны зээлээр худалдаа авсан байна. За учир нь 1000 хөөцөлдөөд ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй байна. Ингээд арга буюу энгийн орон сууцны зээлд хамрагдаж урьдчилгаа мөнгөө төлөөд өөрийн гэсэн байртай болсон байна. Гэтэл бүхэл бүтэн 2 жилийн турш тасралтгүй байрны зээлээ төлж ирсэн ч үндсэн төлөлтийнхөө 10% ч нөхөж чадаагүй гэлээ. Отгон сүхийн гэр бүл төрийн албанд ажиллаж байсан залуу хосууд. За төсвийн цалин авч амьдрах нь хаа ханаа хүрэлцэхгүй байсан учраас хуваараа төмөр хашааны бизнес эхлүүлжээ. Ингээд бүтэн 10 жилийн турш эрвэхээрээ хөдөлмөрсний эцэст байрны урьдчилгаатай болсон байна. За 160 сая төгрөгөөр 2 өрөө байрыг банкны лизингээр худалдан авч тал мөнгийг нь урьдчилгаа болгон төлсөн байна. За 2 жилийн хугацаанд сар бүр 1 сая 250 мянган төгрөг буюу нийт 31 сая төгрөгийг банкнд тасралтгүй төлжээ. За гэтэл нэг өдөр зээл нь овоо хөнгөрсөн болов уу гэд банкнд очтол үндсэн зээлээс нь ердөө 760 мянган төгрөг хасагдсан байсан гэлээ. Өөрөөр хэлбэл 2 жил зөвхөн хүүнд зориулж 30 сая төгрөг төлсөн гэлээ. Тэр байрыгаа бид банкар хөөцөлж байгаа баахан бичиг баримт наан цаана гэдэг юмнууд хөөцөлцөөр байгаад ер нь бол бүтээсэн юм аа. Тэгээ 80 сая төгрөгийнх нь өөрчлөгөөг нөгөө 80 сая төгрөгийнх нь үлдэгдэл мөнгө болох 80 сая төгрөгийг банкар гаргуулсан. За тэгээ явцсан донд бид тэр төлсөөр аваад 250 мянган төгрөгөөр төлсөөр аваад 2 жил 25 оны 26 он гарахаас өмнө төлөөд дууссан байсан. Үндсэн зээл нь 80 сая төгрөг, үлдэгдэл нь сая 250 мянган төгрөгөөр ясараад хүүн 31 сая төгрөг болсон. 31 сая төгрөгийг бид төлчихөө. За одоо ер нь бол хоёлоо бас 2 жил гарна сая 250 мянган төгрөг төлсөн юм чин. Одоо энэ үндсэн зээл мань нэлээд багассан бахаа. Нэг 10 сая маяг бол багассан биш магадгүй шүү гэж бодсон чин 79 сая 250 мянган төгрөг болсон. 650 мянган төгрөг ерөнхийдөө бол үндсэн зээлээс гасагдсан байсан. За тэгээ ерөнхийдөө болохоор энэгээр бид тэр юу хэлэх гээд би миний хувьд болохоор юу хэлэх гээд байгаа юм бэ гэх юм бол ер нь одоо ер нь залуу гэр бүл болон настангуудаа ер нь ард иргэдээ ер нь төрөн жоохон харж үзээч. Одоо энэ өндөр одоо энэ зээл хүүтэй байгаа энэ банк бус энэ бүгдийг нь ер нь бол нэг зэгцлээд өгөөч гэдэг юм хэлээд байгаа. Сайхан ажиллах хүчин чадал сайхан залуучуудаа харийн оронд алдаад Монголдо одоо тэгээ бас авч үлдэхгүй байх нь бол хамгийн харамсалтай. Ингээд байрны зээлээ арай хийн дуусгажээ. За энэ хугацаанд 20 орчим залуусыг ажлын байраар хангаа зогсохгүй өөрсдийн бизнесээ ч доктортой болгожээ. За илүү олон хүнийг ажлын байраар хангаж явуулж байгаа үйл ажиллагаагаа тэлээгээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хүссэн байна. Гэтэл танил тал байхгүй учраас энэ зээлээ авч чадалгүй хоцорчээ. Аль хэдийн одоо ингээд 20-30 жил хөл дээрээ тогтсон компаниуд тэр жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг зарим нь одоо бүр эргэн төлөх хувааргүйгээр авч хэрэглээд одоо тэр мөнгийг
одоо ингээд буцааж төлөхгүй байх магадлалтай компаниудаас явдгийм билээ. Тэгэхээр одоо биднэрт бол ингээд зээлийн хүүн одоо ингээд бага бид нар жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг ямар нөхцөлтэй ямар боломжтой авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардах юм уу? Мэдээж бид нар дөнгөж гарааны бизнес эрхэлж байгаа учраас бид нар тэгж буцаага барьцаа тавих тийм мэд хөрөнгө байхгүй байсан. Бол сонгуулийн үеэр манайх руу ингээд холбогддог байхгүй юу? Ингээд холбогдоод явахаар одоо хэрэг одоо энийг одоо энд нэг ийм нөхцөл байгаа. Энийг нь хэрвээ та нар одоо ингээд дэмжчих юм бол дараа нь тийм одоо нэг тийм санал байна гэдэг доход бид хоёр болохоор ялч намын хүмүүс биш, ямар ч улс төрд хамааралтай биш. Бид хоёр зөөр урдхаа хийгээд явдаг хүмүүсийн хувьд угаасаа бид хоёр зээл хөөцөлтөд бүтгэхүүг нь ойлгоцсон учраас тэрлүү бол тэгж оролцдоггүй. Бид хоёр зээлээ хаасан байрныхаа байраа зарсан. Зарахтаа улс заавал 2% татварыг төлөх ёстой. Гэт тэрний 2% татварыг бас улсад төлсөн. Улс ямар нэгэн байдлаар биднийг байр авахт нь тусалцаа дэмжлэг огт үзүүлдэггүй мөртлөө биднийг байр зарах үед нь одоо энэ заавал энэ бидний энэ зарж байгаа хөрөнгөнөөс нь 2% татвар авах гэдэг нь одоо яг миний хувьд бол нэг тийм гаж тогтолцоо юм шиг санагдсан. Дөнгөж сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарсан залууст овоож оцоотлоо цуглуулсан мөнгө гэж байхгүй нь мэдээж. За ингээд болохоосоо болохгүйг хүртэл зүтгэж банкны зээл авсан ч зээлийнхээ хүүд дарагцаар өөрсдийн амьдралаа өнгөтэй үүдтэй болгож чадахгүй байгаа нь бодит жишээ. За отгон сүхийн гэр бүл шиг ийм залуу хосууд зүтгэсээр байгаад бизнестэй болж илүү олон хүнийг ажлын байраар хангаж улс орондоо татвараа төлөе гэсэн сэтгэлзээ залуус маш олон бий. Харин тэдний хичээл зүтгэлийг мохоохгүй дэм болох бодлого тэдэнд өгүүлэгдэж байна. Манай улсын 47 иргэн гадны аль нэг улсад хар тамхины хэрэгээр ял эдэлж байна. Тэдний дийлэнх нь хилээр гарахдаа бусдын дайвар ачааг авч гарснаас болж хар тамхины гэмт хэрэгт холбогдож бүх насаараа хоригдох ялаар шийтгэгджээ. Сайхан сэтгэлийн үүднээс бусдын ачааг тээж яваад бүх насаараа ял эдэлж яваа олон жишээнүүд байдаг. Гэтэл бусдад сэрэмжлүүлэх жишээнүүд улам бүр нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал иргэнгээ цахим сүлжээгээр танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар хятад улсыг зэржээ. Энэ үеэр сайхан сэтгэлийн үүднээс бусдын дайвар ачааг Бээжингээс авч явснаас болж хар тамхи зөөвөрлсөнгийн хэрэгээр бүх насаараа хорих ял авчээ. Түүний авч явсан дайврын гоёмсог сав боглоо бодолтой гоо сайхны бүтээгдэхүүн байсан учраас хар тамхи мансууруулах бодис байгаа гэж огт санаандан буугаагүй байна. Гэтэл хятадын цагдаагийн байгууллагад 1000 хүний дайвар ачаа гэж хэлсэн ч нэмэргүй. Учир нь хар тамхины эсрэг хуулин маш чанга тул юу ч хэлсэн авч хэлэлгүй ялганаажээ. Хүмүүсийн бодлого төсөж жагаад одоо тантай харилцаж байсан одоо хүмүүс тэгээд насварцсан хариуцлагатай. Гэхдээ танд одоо амлаж байснараа өөрөнгөө ингээд өөр нэг улсын одоо банкнд таны нэртэй одоо өвлөж үлдээсэй гэдэг нэг тогтоот авчиг баримт юм өгөөд за одоо та эндээс тэр улс руу очиод энэ бичиг баримтыг үзүүлээд юм аваарай. Тэр улсад бууган готч банкны ажилтнаа таны тусч авнаа. Тэгээд банкны ажилтнаа таны гарын бэлэг өгч үзгээд нэг хальтархад нэг гоо сайхны бүтээгдэхүүн төр байсан юм шиг гэдэг. Тэгээд манайхны өгөнд нороод тэр улсаас нь дараагийн улс руу явсан. Тэгээ очиод нэг хүн тасч авахад нөгөө бэлэг гэж өгөөрэй гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгцүүлэн хар тамхи өгч тарсан. Бүгд найрамдах хятад ард улсад манай улсын 30 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгээр ял эдэлж байгаа юм а. Тэдний 66% нь иргэн гээ шиг бусдын дайвар ачааг юу ч бодолгүй хилээр авч гарснаас болж бүх насаараа хорих ял авсан байна. Урд хуршид 50 граммаас дээш хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлсөн бол ял аноох цаазаар авах хүртэл чанхуйлтай. Ял эдэлж буй Монгол улсын иргэдээ эх орондоо ял эдлүүлэх боломж хууль эрх зүйн хувьд хомс байдаг гэлээ. Тиймээс ямар ч тохиолдолд бусад улс руу явахдаа хүний дайвар ачааг болох авахгүй байхыг анхаарууллаа. Дайвар ачаа гэдэг зүйлээс татгалзаач. Энийний цаана юу ч байж болно. Яг өнөөдрийн хувьд бол мансууруулах бодисыг хараад нүдээр хараад ялгах ямар ч боломж байхгүй. Энийг ялгаж мэдхийн тулд заавал тусгай тоног төхөөрөмж эрентхийн багж хэрэгсэл ашиглаж ийж энэ зүйлийг ялгаж таньж мэднэ. Тэгэхээр таны авч явж байгаа зүйл юу ч байж болох учраас ийм дайвар ачаа гэдэг зүйлээс татгалзаач. За хятад ард улсад ял эдэлж байгаа 30 иргэн дунд бол төрсөн охин төрсөн ээжигээ тээвэрлэгч болгоод явуулсан тохиолдол хүртэл бүртгэлтэй байна.
Бусад улс оронд зөвшөөрөлтөө зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн манай улсад хар тамхи мансууруулах бодисын төрөлд ордог учраас хил гайл дээр хяналт шалгалтаар хураагдах, ял идэлх эрсдэлтэй учраас энэ талаар мэдлэг ойлголттой болох нь чухал гэдгийг холбогдох албанаас санууллаа. Түүнчлэн бүх улс орны хууль тогтоомжид иргэн өөрийн тээвэрлэх ачаа тийшэндээ бүрэн хариуцлага үүрэх зохицуулттай байдаг учраас бусдын дайвар ачаа зөөвөрлөж явсан иргэн бүх хариуцлагыг хүлээн гэсэн үг юм а. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Монголоос Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо. За зөвлөхийг баталгаажуулах гарын үсэг зурах ёслол дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Давос хотно болсон юм. Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү зөвлөлийг цаашид дэлхийн нийтийн их тайван доктортой байдлыг хамгаалах асар их потенциалтай олон улсын байгууллага болно гэдгийг хэллээ. Америк нэгдсэн улсын санаачилж байгаа энэхүү энхийн зөвлөл нь зөрчилдөөнд өртсөн эсвэл өртөх аюултай бүс нутагт доктортой байдлыг дэмжих, хууль ёсны бөгөөд найдвартай засаглалыг сэргээх, урт хугацааны их тайвныг баталгаажуулах зорилготой гэлээ. Давос дахь гарын үсэг зурах ёслолд нийтдээ 20 улс өнөр түвшний төлөөлөгчдөө илгээсний нэг нь Монгол улс байлаа. Эдгээр улсууд нь энхийн зөвлөлийг үндэслэгч гишүүд болж байгаа ба хэдтэй олон улсын давцанд нөлөө бүхий байгууллагын үндэслэгч улс болж байгаа нь чухал аж холбогдолтой талаар судлаачид хэлж байна. Тэгж үүсгэн байгуулагч гишүүн байх гэдэг бол бас тодорхой давуу тал үүсдэг. Хэрвээ энэ процесс үргэлжлээд үнэхээр одоо дэлхийн нийтийг хамлсан үйл явц болоо явцсан байхад бол бид бол анхдагч гишүүн гэдгээр үлдэнэ. Энэ формат болдгоо мэхэд бол гишүүнчлээс татгалзах эрх нь ч манад байж байгаа. Ерөөсөө гол зорилго нь эн чинь хэн нэгэн улсын эсрэг биш ерөөсөө. Хэн нэгэн их гүрний эсрэг биш. Ерөөсөө цэвэр инх тайвныг тогтоох гэсэн жижиг баг улс буруу улсуудын одоо ашиг сонирхлыг хамгаалах гэсэн ийм учир манай гадаад бодлогын зорилго зарчимтай нийцж байна. Нэгдүгээр томоохон хоёр хөршийн мөн жишээлбэл тийм ээ. Ашиг сонирхлын эсрэг ерөөсөө юм бол байхгүй учраас энэ дэр нэг хягтар цараа зовх хэрэггүй болов гэж бодож байна. Энэ энхийн зөвлөлийн 4-2 дээр нь бол энэ гэрээнд нэгдэн орсон улсууд нь бол өөрийнхөө хууль тогтоомжид нийцүүлж сайн дурын үндсэн дээр оролцсон гэж заасан байгаа. Ямар нэгэн бүжтгсэн тийм ээ дарамтлсан шахсан тийм зүйлийг бол үзүүлэхгүй. Зөвлөлийн 4-нд заасан 1 тэрбум $1 босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт ба энэ нь Монгол улсад заавал хамаарах бодит дарамт учруулах нөхцөл биш гэлээ. Монгол улс нь тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай сайн дурын үндсэн дээр өөрийн боломж сонирхолд нийцсэн хэлбэрээр бүрэн оролцох боломжтой юм байна. За энэ үн дээр бол санхүүгийн энэ бол үүрэг хариуцлага байхгүй. Бид нар бол гадаад бодлогын манай идэвхжил бол улам идэвхжих юм сайхан боломж бол байна гэдгийг бол хэлж байгаа юм. Ердөө дэлхийн инх тайван аюулгүй байдлыг сэхэн хангахад улс орнуудын оролцоог л оролцуулах ийм л одоо дөрмийн заалт нь бол тийм байна. Тэгэхээр тэр зорилго дээр өгч байгаа. Түүнээс энэ зөвлөлд орсноор бол өөрөөр хэлбэл бид нар бол одоо Оросын холбооны улсын эсрэг юм уу, Хятад улсын эсрэг юм уу, эсвэл бол одоо өөр бас одоо тодорхой зорилго байна уу гэдэг энэ асуудал бол байхгүй маа гэж. Монгол улс нь олон улсын давцанд хариуцлагатай энхийг дэмжигч улсын хувьд шинэ уян хатан үр дүнд чиглэсэн их тайвны механизмыг дэмжих нь Монгол улсын олон улсын байр суурийг бэхжүүлж дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнолыг олон улсын эрхцэн хүрээнд бэхжүүлэх үүсэд томоохон алхам болж байгаа талаар албаныхан хэлж байна. Улсын хурлын дарга учрал ээлжит чуулганы завсарлагын хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого шийдвэр баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж эргэцэн шинжилэлтэд иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор улсын хурлын гишүүдийн хамт зүүн бүсэд ажиллаж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уулзах үеэрээ хүний эрх эрхчлөөг хязгаарлаж зөрчсөн хааж боосон хууль журмын хүндрэлээс салж хүнд суртлын гогтгийг тайлахаар чөлөөлийг санаачлага дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллаж байгаагаа улсын их хурлын дарга танилцууллаа. Мөн зүүн бүс тэр дундаа Дорнод аймагт сэргээгдэх эрчим хүч агропарк ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэлээ. Тэгэхээр бид Дорнод аймаг буюу зүүн бүсээ сонгогдсон гишүүдтэйгээ одоо хамтраад энэ зүүн бүсийн хэмжээнд бүгдээрээ энэ өрх бүр сахилгаа үйлдвэрлэгч буюу нарны панел батарей ураагуур тавиад ингээ хуримтлуулад тэгээд 20 кВт дотор бол ямар зөв зөвшөөрөл техникийн нэг шаардахгүй зөвшөөрлийн дагав үйл ажиллагаагаа эрхлээд илүү гарснаар төвийн шугамд дийлүүлсэн бол өрх бүр одоо орлого болдог. Энэ тогтолцоог бүрдүүлье гэж. Харин орон нутгийн иргэдийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт байгааг хэлж, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэгт хариуцлага тооцдог, ил тод мэдээлдэг байх шаардлагыг төвшүүлж байлаа. Мөн хариуцлагатай уул уурхайг дэмжих, нөхөн сэргээх үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг орон нутагт нэмэгдүүлэх, хяналтыг чангатгах шаардлагатайг хэллээ. Ер нь одоо Монгол улсад бол олон сайхан хууль батлагдж байгаа боловч хэрэгжихгүй байгаа хуулиуд бас маш олон байна. Жишээлбэл одоо ингээд махны техникийн зохицуулалт одоо хэрэгжих ёстой байтал ингээ 3 жил болж байна. Энээс болоод одоо ингээд иргэд маань бас эрүүл аюулгүй хүнсээр ингээд бас хангах боломжоо бас ингээ алдаад явж байна. Энэ уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалтыг өндөржүүлмээр байна. Байгалийн нөхөн сэргээлт гэдэг юм үнэхээр 0 болчиход байна. Хууль бусаар олсон орлогуудыг бүх ах トゥ төрөл сотонтой нийлүүлээд хураадаг нь хуулиа яаралтай гаргаач. Энийг нэг яаралтай гаргаач гэж хэлчихэ. За хоёрдугаарт ер нь энэ шүүхийн тухай хуулиндаа нэг шинжил хийвэл яасан. Шүүхийн байгууллага, прокурорын байгууллага ер нь маш хүнд байдалтай. Ер нь асуудал зөв шийдэгдэх хэцүү болж штэ. Төсвийн сахилга бат төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хилжүүлэхээс гадна эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, иргэдийн эрх эрхчлөөг бүх шатанд баталгаажуулах шинжилгээг эхлүүлж байгаа улсын их хурлын бодлогыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж, тууштай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцгойлон сануулж байлаа. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Та бүхэн амралтын өдрүүдэд аядахтай сайхан өнгөрүүлээрэй.